Жил бүрийн 5 дугаар сар болон 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба гараг бүр бүх нийтийн мод тарих өдөр байдаг. Энэ өдөр Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд томоохон арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ удаад 100 гаруй байгууллага аж ахуй нэгж 4000 гаруй иргэн 14 нэр төрлийн 3500 орчим буцааг тарьж суулгалаа. Хүнстэй болгон ургаж, өртөө байлган жаргах болтугай баярлалаа та бүхэндээ. Улс даяараа нэгддэг болсон арга хэмжээнд улсын хурлын дарга Зандаа хүүгийн инх бол улсын хурлын гишүүн Одон Туяанаар оролцсон юм а. Мөн улсын хурлын тамгын газар, ерөнхийлөгчийн тамгын газрын хамт олон нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа. Орчин үеийн тулгымцсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаар л байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм а. Их дэлхийн байгаль орчноо хайрлан хамгаалж цөлжилтөд тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачлаг ногоон модоо олноор тавьж ургуулах нь Монгол оронд эхлээд улам жил болон хэвшиж байгаад баяртай байна. Мод тарьж суулгахаас илүүтэй арчилгааны ажил чухал байдаг. Өмнө нь суулгасан мод буц сөөгний ургалт нь 93% явж байгааг цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон онцоллоо. Цаашдаа тарьсан мод бүрийг эзэнтэй болгох ажлыг эхлүүлсэн гэдгийг онцолж байна.